манайх ингээд нэг дуков байхгүйсэн байхгүй юу? Би бас дөнгөж итгэж болсон. Бас нэг 18 эсвэл жоохон хөтлөөсөн. Тэгээд 10% талаар ингээд нэг пастор сургаал номлол гээл 10% гэж юм байдгийн байна гэж бас мэддэг болсон. Тэгсэн чинь манай гэр ингээд ээж дукав авах гээд 100 мянган төгрөг тухайн ээж чи одоогоос баг 30 жилийн өмнө хүлээ болоо байхгүй. Ээж хавсан. 100 мянган төгрөг өгөөч наяж тийм батны өгдөг байхгүй. Тэгсэн чи би ингээд нэг сүмд амар гэл хандив өгчмээр санагдаад өрөөсөө байж удаад байдаг. Тэгс нөгөө 100 мянган төгрөгөө хулгаалаад өөрөө. Маа ингээд очиод дукав аваад ир гэд ингээд өгөөд тэр газараас дукав аав шүгэд явуулдаг байхгүй. Тэгээ би юу гэж хэлсэн ёо алга болгочлаа гээчлээ гэлчигээд. Тэгээд нөгөө мөнгө сүмдөрөө авчиад. Пасторт өгөөд маа энэ миний 10% гэж хэлээ. Нөгөө пастор нь шоконд орсон. Ажил хийдэг бол сургуулийн нэг өгөөд ийм мөнгө ханаас бүр ингээ гаагаад энэ мөнгө. Би зүгээр энэ миний 10% амар барлан мөнгө гараа явсан за. Тэгсэн чинь дараа нь хулгай юм хулгаал гэдэг. Нөгөө пастрын хүүхдийн хараа bijсэн. Хэд хоногийн дараа пастор намайг дууддаг болтормаа. Хэвээ ингээ уучлаараа нэг үйл явдал болчлаа. Хэвээ чамаас уучлах гэж байна гэдэг. Тэгээ яасан бэ гэсэн чинь өөр хүн хулгаалаад аваа гэсэн. Тэгээд би болохоор нөгөө ээж чинь яг загнуулаад өнгөрч байгаа байхгүй юу? Салгалсан юм гэ нөгөө алга болгоцсон гэж хэдэн сар хадгалж арай ч ингээд цуглуулад тий. Дукав авах гэжсэн мөнгө. Тэгээ би тэгтээ ээжэд бол сүмд өгсөн гэж өрөөсөө хэлээгүй. Тэгээ дараа нь би өөрөө айгүй гэмсэн. Би одоо ингээд өөрөө хулгаалаад өгөөд тэр хүнийг бас хулгай хэлгэлчлээ шүү дээ. Өөр хүнийг тэгээд тэрнээс хойш айгүй болгоомжтой ханддаг. Одоо бодохоор айгүй нэтэнтэй. Үгийгээс нь тэрний хөрхөн сэтгэлийг бурхан тэгэл уучлах тахтай тий. Уучлах тахтай. Би ч гэсэн бас яг тиймэрхүү л яана нэг мөнгө өгчих юмсан.